шууд бууг аваад суусч байгаа. За мэлас критикийн жикураг унагаад килдэж авч байгаа гэдэг чинь жи зэрич болон дөг хоёрын тулааныг үзэхэндээ нэг хэсэг нэг дөг баруун талаараа төрүүлж гарч ирээд онох боломжтой доо янзын гоё дүүлэг гаргаж ирээд дөгийн унагац араас нь эфис шууд нөхөлтөр ороод ирсэн дөг гинтэс нэлээд цусны давууг алдчихж байгаа хайп байдаг ботууд хамгаалдаг. Тэгвэр дахиад спайк хамжаах шиг ёолыг ноклоод килл авч байгаа гэдэг чинь Champions Atom-ыг зөрүүлээ Fearless Refuse-ээр сууглуулж гарч дахиад эндээс Refuse ямар гоё буултыг өгөөд Ken-ыг ноколч байгаа. Тэгээ шууд трикал дуучиж байгаа юм байна. Аврорагийн хувьд бол доод процесс лохгүй боловсыг нэг талаас орж ирэхээр таарах мэл таасан баг бэрээд авах юм байна. Нипон байхгүйсэн мэт Путин гихтэй туслалцтай корт ороод амжиж байгаа. Шууд буудлыг өгөх гээд яа туслалцтай болгоол өөрөө унчлаа Путин яа. Зэнт жооцох чинь нэлээ эсвэл орсон биш дээ. Бүлүү туслалцтайсэн коврыг авч ирсэн. Бүлүү. За хажуунаас Afterlife-аас буултыг аваад байгаа. Энэ бүс дээр шууд 4 эсрэг 4 UG-гээ барьсан ойролцоо. Гэсэн чи үгүй мэн шүү дээшээ татчихж байгаа юм байна шүү дээ. Дачингийн за TT project байгаа байрлалыг центрлээ татсан байгаа даа. Ко ганцаараа үлдсэн ко. За би чууд орох байгаа болоо шууд хаалгыг хаагаад буцаа гараад ирж байгаа. За абсолют нокерсон байгаа. Бид бол HTSX хоёлоо 2-1 гитийг дараад байгаа. За энэ дээр шууд гитийг дарж байгаа чи үүсчүү да. 3 дахь стейж зоны шахаа эхлээд яваад өгсөн. За топигаа бол босгоод гаргаад ирсэн байж тээ. Өгчлөө араас нь спритхи болоо гэсэн. За багийнх нь инфон дээр нь тойрч гарч ирээд дүүлэг авчиж байгаа байна. Гэхдээ трейд байсан юм. Зүрх сонир боллоо шүү дээ. Сангийн асуудалтай байлаа. Уучлаарай. Зүгээрээ. За эффектийн л Леон л нийт ихтэй байгаа. Тэр ч болохгүй. Гадаанаагаараа хөвдсөн юм шиг байна Леоны хувьд бол. Гадаагаар л хөвдөд байх шиг байна да. Мото бол орсонгүй. Гадаалаа шууд Неоз хувьд лейдэг шийдсэн. Бас дэмэж орсонгүй. Леоныг дотор байна гэж болно бодмоор юм да. За Неозын дараагийн нийт. Орсонгүй. 2 удаа нийт алдаж байгаа үнийг харлаа. За энд бол яг л барьж байгаа шийдсэндээ. 80 оног оруулаад ирсэн. За Аркридийнх бас араас нилээ бас үцэтэл орж ирээд энэ дөг Maddi HTSX-ийг унгаж гаргадчих шин да. HTSX the silence. Зэндэс кил оруулаад ирсэн дөг бүр 3 кил point-д орж ирж байгаа юм байна. Хүү за техно тэр цаанаас нокроо бүр килдүүлжлээ дээ. Инфог нь авсан бол шууд шахаж орж ирэхэд нилээн давуу тал олчлоо шүү дээ. 2 хүн үлдсэн гэдэг инфото бол чинь ороод ирнэ. За уултын үед энэ 2 минут 30 секундын дараа тоглолтын 4 хаагдана. За тулж ирээд refuse-эндээс нээлж үзэж байна. Ихтэй шакийг чеклэн хөнгөө. За яг тамирч дуусуулж исэн тамирч абсолют дээр нэлээд их тэр өндөр дэмэжийг үзүүлжлээ дээ. За спот ч аваад геймийг дараагийн шахаг шахаг бэлэн болсон байсан. Нөгөө жигүүр дээр бас камер солигдсон. Энэ хаалгч дуран томтно гэж байдгүй юм байна. 3x оож байгаа тулцсан байгаа тамирчийг тоглолтоос хаасч чадсан. За нокаутаас сэрэх хэстэ болж ирлээ. Нөгөө хэрвээ яг байшингийн дээвэр дээр ирмэглээд оруулж өгч чадах юм бол гэсэн чинь шал өөрч ирлэх рүү ийжлээ сайн дэдийг. За энэ хавлыг боллоо доо. Тэглээ. Тэг зөрүүлээд өөрөө нийтэнд онох боломжтой болсон доо гэсэн чинь хаалгыг хаагаад нийт энэ бол өрөөсөө оруулаагүй байна. За default бүр орж ирээ килийн авцсан эндээс чинь Westorn ганцаар үлдчихлээ дээ. 3 эсрэг 1 4 эсрэг 1 цаанаас нь бүр ганцаараа доногоод авчлаа да. За тавсан байдаг. Aurora Gaming. За дөрүлээ амьд. Сайхан нээдлээд үзэж байдаг. Ген дивгүүн нээд орж ирж чинь дөг дээр 5% HP-тэй. За хүний осгоод ирсэн. Зёл. Нарийнхан цонхоор нь нээд чек хийгээд үзэж байна. Абсолют руу харахаа оруулж чадсаггүй. Гадаа байгаа тоглож хөхтүүлээ дээ. За ер нь нэг алхам алдхал юм бол шууд эледэт болохоор харагдаад байна. Aurora Gaming-ийн хувьд яг нээдээр буюу utility-гээрээ дарамтлж байгаа дуусгач гэсэн шийдвэртэйгээр байшинлуу төхөөд байна. За энэ харин муу зүг мэдээ юу вэ гэхээр за сайн мэдээ. Нээдээ хамаагүй өрчихвэтэй гэж би дөнгөж сайхан хэлэх гэж байсан. Гэтэ Aurora Gaming дөнгөж сайхан мессеж өгчлөө. Энэ ямар мессеж вэ гэхээр одоо энэ нээд яг орно гэдэг мессеж байсан. Нэгээс ямар
Тийм ямар гоё мэдрээ зөлийн хувьд бол нийт орол өдрөө. За эндээс чинь би нилээ хэцүү байдалтанда за 3 таймер чинь дэгүүлэн дэгс. Үу нэг нь унгаас чаа рефусыг унгаацсан. За. За эндээс чи хүнээс сэргээд аваа сэргэлтийг авчвал Champions-ийн уцаад дарамтыг өгөхөд хангалттай боломжтой доо. Feeling тэндээс нилээ өнгөөр гараад ирсэн харагдчих. Эндээс атом ихтэй дүүлгэр харагдаж чинь тайжунаас нь дуусламжаар ноклоод өгч байгаа. За гоё яаныг ноклоод өгсөн. Яа тэр нэг таймыг алдагцсан. Саяны таймыг орсон бол 2 таймерч тэр хоёулын дээр орох байсан. Яэн жигүүрийн хамгаалт дээр тоглож байсан. Атомик хоёулаа ноктаа орсон. Атомик сэрэх хэцүү болчихлоо. За килдэд амжиж байгаа бай. Тоглолтын 8 кил point KZ Sport авсан. Жигүүра дээр дахиад нээд орж ирсэн 25 HP-тэй. За бүр хаа суухаа мэдгүй байна да Moxie. Миний баг чиний баг юу гэж суугаад байна. Сандралд орсон байдаг KZ Sport зооны шахаан дээр нь төрүүлээ дөрөгт орё гэсэн шийдвэртэй хөдөлгөөнд харсан. Хүнээ орхиод тавьчихж байгаа юм шүү дээ. Багтай очиод авч байгаа юм байна. Хоёулаа тоглолтыг өрсөж байгаа. Жигүүра энд слайд спрей яваад байгаа. За машина буудаалаа шүү. Байг орчлоо доо. Зүйл байна. Нуглаараа авах юм бол юу болох вэ? Баг generation-гийнхнаас ч motion-тэй сан дүүчүү Диамо дээр килийг ирнэт хийгээ дуусгачлаа. Ганц тамирчинтай Champions үлдэж байна. Рекорд байхгүй иргэн тойрон дээр нь Aurora Gaming map control хилтэнтэй авирчлээ. Урагшлаа зёл. За нүхнэ. За motion-гийнхэн зоныг Aurora зоноо ажиллаад авцсан. За эндээс дүүкийн бодолд motion руу орж ирж байгаа. Motion-гийн хувьд шууд Зиол болоо. Motion багийн өрөө тавьсан гэдэг дундуур нь топ килийн авчлаа шүү дээ. 2 килийн хоёулын авчлаа. Ямар гоё юм бэ? 9 kill point-ийг Aurora Gaming бол тооцоолсон байна. Aurora гоё байна. 2-2 гэсэн спидтэй байрлалыг авсан явж байгаа манай тимийн хувьд бол Nate Матгийн байгаа позишн руу хийгээд өгсөн. Motion дараас нь харин Keno үлдсэн байгаа гэдгийг ер нь гадарлахгүй байна. Гадарлах. Гэтэ Кенег хувьд л нэлээд орж ирэх нэлээд зүгэл харж ирээд энэ Матиг эндээс амписхаа 6 тунж байгаа юм байна. За kill point ажгүй 5 killтэй 6 гэдэг бол тоглолтоос 7 авалтыг хийгээд онсон. Aurora Gaming зооны центрийн эзэмсцээс зогсохгүй 11 killтэй. Ер нь бол яг гоё халтсан тоглож штэ. Ямар ч тулаанд бол бэлэн байгаад байна. Champions-ийн доор дээр зооны урд бүсээс тоглож байгаа багууд руу refuse эндээс дарамтлаад байгаа. Гэтэ ганцаараа биш юм байна. Aurora Gaming 2 тамирч дарамтыг гаргаж чинь зүрүүлээ топ моксинг унаад гаргаж чинь да. Чулууны алтлыг тавьж штэ. Дүүки ардаас хатах гэсэн. Гоё нээч шүү. Ямар гоё мэдэрч 2 гараад ирсэн. Маранаас refuse чулууны cover авах уу? Чулуу талтаа байсан хүн чинь ноколцсон байгаад байгаа штэ. Stack авал нээдэн дэр нь 2-ороо damage авчих гээд байна. Эндээс торгоогоод авчихна. За Aurora гэх юм бар 12 kill point-ийг тооцоо хийлж гарагдаж чинь да. Дахиад зэрэгчийг ноколоод өгсөндөө Aurora гэх юм бүр зогсоог төшгүй байна. Зёлын kill орж ирж байгаа. Aura farming гэж хэлдэг шүү дээ. Сигур Aura харагдаж байна шүү дээ Aurora Gaming. За хажуунаас нь Shakti Молитэ өөрөө Молитэ Jikura очих газар байхгүй болчлоо да. KZ Sport Jikura. Тэгс нөгөө талаас нь TD Projects-ээс үлдсэн байсан. За Epis яалчгүй барьж ирсэн ба. Барьж two squadron 15 киллтэй явж штэ. Aura farming Aurora. 6 чиктэй дээр орж ирэх гээд байна да. Зиолын хой цагаан лам. Generation Miracle 2 тамирчиг байрхаа кил. Янзи 16 киллтэй болцсон байгаа. Одоо camp авда цэвэрлэгээ хийх гэсэн шийдвэртэй дотор нэг тамирчин байгаас мэдээлэл авсан Aurora-гийн 2 тамирчин шалгаад өгсөн байдгаа Spook refuse түлээл гэсэн байдгаа Улаанбаатарын залууг чинь Spook түлээлэхгүй шүү дээ ярих юм бодож штэ 17 kill point-ийг Aurora тооцоолсон явж байна. За одоо chicken тэгэхэд 2 дайшны ард гарсгал бид нар Монголын үнэртэй chicken dinner-ыг оруулж ирэх нь. За 19 kill point-тэй chicken dinner гэхэд нэлээд ойрхон байгаад байна да. Гөвдийнхээ айгаа зоондоо өгчихгүй л бол за айлч юу яаж юу сая яаж байгаа бэ? Ийм урд ургах юм бол аа штэ. Форс ганцаараа фронтлайн руу шилжилтийг хийсэн. Нүүрний игнэн дээр Зёл болон Дүүк нарыг хослол орж ирэхдээ Шотка гарт үлээгдэж байгаа. Эхний буудлын дээр алдагдсан байдаг. Хоёр тавьж хоёулаа. Гэхдээ Дүүкийн дүүлийг алдна гэж байхгүй шүү дээ. 1000 баг. Aura farming бол хийжлээ. Бая. Top of 5 elimination. Зёл Дүүк хоёрын хувьд бол 4-7 киллтэй тоглолтыг өндөрлүүлсэн. 29
бол Aurora Gaming 3 байр үсрээ ороод ирлээ шүү дээ.